баруун бид хавдад сал нээсэн тийм. Тэгэхээр өнгөрсөн жил хавдын салбарын маань 5 жил болсон байна. За та нартай баярлалаа. Тэгээд багш нартай баярлалаа. Та нарын ачаар тэмдтэй маш олон оюутнууд сайн мэдээ сонссон. Тэгээ одоо бол 20-30 оюутан тогтмол ингээд дагалдуулалт хийгээд явж байгаа. За дараагийн чухал зүйл нь яг өнгөрсөн жилд яг FCS-ийн багш нарын сайз бас томорсон байна. Тэгээ аль биесээр 2 юм бид нар бүтэн цагийн багштай болсон байна. Заяа Төрөө 2. За тэгээд одоо бас 2 багш ингээд багш болохоор шийдсэн байна. Багш болохоор шийдсэн. За энэ хоёр маань багш болохоор шийдсэн. Тэгээ удахгүй багш нарын шалгалтанд ороод тэгээд тэнцээд багш болно. За дараа нь болохоор манай медиа баг маань энэ жил нэлээд ингээд томорсон байгаа. Маш гоё өргөжөө. Тэгээ сүүлийн үед бол министр хийхэд медиа баг маш хэрэгтэй. Тэгэхээр медиа баг маань өсөд явж байгаа гэдгээ бас бурхандаа талархъя. Дүүнер маань байгаа шүү дээ 10 жилийн хөдөлгөөний. Яа, мэдээ маш аваад. За тэгээ бурхан үнээр яг 2 дахь 3 дахь FCS маань офис ингээд 10 жилийн хугацаанд дүүрэн тий. Тэгээд энэ бурхан маань ийм ажлыг бидний донд хийж байгаа шүү. За тэгээ дараагийн хайлайт нь болохоор бид нар нөгөө номын хөдөлгөөнөөс сар болгон чимээгүй цагийн ном гаргадаг шүү дээ. Тэгээ энэний одоо гаднах номны дизайныг нь доторхын нь бол багш нар маань өөрөө зохиодог. Гаднах номны дизайныг маань манай нэг одоо FCS-ийн оюутан өөрөө ингэж хийдэг болсон байна. За тэр оюутан болохоор нэр нь их хоёр гэдэг шүү. За тэгээ хамгийн сүүлд нь бас нэг айгүй төгсөгчдийн хөдөлгөөнд маань нэг юм чухал юм болсон. Анх удаага FCS маань 3 жилдээ нэг удаа болдог төгсөгчдийн том конференсыг Монгол улстай зохион байгуулахаар болсон. Тэгээд надлан Филиппинд очиод энэ эрхээ аваад ирсэн. Тэгээд өчигдөр энэ хурлын маань хамгийн анхны бэлтгэл болоод энэ гаднаас хүмүүс ирээд бид нар ингээм хамтаа хурал хийсэн байна. Үргэлжлүүлээд хэдүүлээ байгаа юмаа бурхандаа авчираад түүндээ үйлчлээ дараагийн түвшинд хүрцгээе гэж уриалмаараа тэг хамтдаа бурхан талархал өргөцгөөё. Бүгдэнд дахиад 27 жилийн баярын мэндийг хүргье. I can see God's sharpening presence upon you. Тэгээд та нарыг хурцлж байгаа, илүү тэ чадваржуулж байгаа Бурхны тэр оршихуйг та нарын дундаас хар. Энэ зүгээр л нэг 27 жилийн ой тэмдэглэж байгаа. It is a transition. Энэ бол яг шилжилтийн тэр цаг болж байна. Today is an end of an era. За өнөөдөр нэгэн эрен үеийн төгсгөлийн өдөр болж байна. Today, the baton of leadership will pass from one leader to another. Өнөөдөр нэгэн удирдагч өөрийнхөө буйхаараа дараагийн үеийн удирдагчид дамжуулж өгөх гэж байна. The leadership of courageous, visionary and resilient leadership. Тэр маш зоригтой, алсын хараатай, тэгээд тэсвэр хатуужилтай тэр удирдлага өөрийнхөө удирдлагын мохыг дараагийн хүндээ өгөх гэж. From the old to the new. Тэр хуучин үеийн яг тийм зоригтой, алсын хараатай, тэгээд ичвчтэй удирдагч нь дараагийн үеийнхээ бас яг тийм удирдагчид дамжуулах гэж. I know Sekna for 25 years. За би сайхныг таньдаг болоод 25 жил өнгөрчээ. And you know, she is a wonderful woman. Тэр үнэхээр гайхалтай эмэгтэй. When she took up leadership, she walked into the unknowns. Тэр удирдлагыг гартаа авахдаа ямар ч тодорхойгүй тийм нөхцөл байдал руу бусдыг дагуулад тэр алхам хийсэн. She carried the dreams of FCS. Тэр FCS байгаа тэр хүсэл мөрөөдлийг тэгээд тэр алхам. And she brought together with her a team of people, not mere colleagues, but family. Тэгээд тэр өөрөө бас тэр алхмыг хийхдээ өөрийнхөө зөвхөн нэг хамт олонтой ажлын хамт олон гэхээс илүү гэр бүл мэд тэр бага аваад уршаа алхсан. I look at FCS and I don't see workers, students, I see family. Би FCS-ийг харах юм бол зүгээр энд нэг ажил стаф ажилтнууд оюутнууд байна гэж ерөөсө хардгүй энэ гэр бүлийнхэн цуглажээ гэж хардаг. When I first saw Segna, I looked at her one kind.
За би анх хараад сайхнагийн нэг талыг нь олж харсан. I wondered how far she will go. Би тэгээд сайхнаг хараад хэр хол явж чадах болоо гэж жоохон эргэлзчихсэн. But she dreamt big. Гэхдээ сайхнаа маш том хүсэлт мөрөөдөлтэй. And she led with her feet. Тэгээд тэр өөрөө яг тэр алхамаар тэр мөрөөдлөхөд байгаа. But she knew that without God, nothing is possible. Гэхдээ сайхнаа нэг зүйлийг маш сайн мэдчихсэн. Бурхангүйгээр юу ч хийх боломжгүй гэдгийг маш сайн мэдчихсэн. 10 years. Тэгээд 10 жилийн турш. And the Lord has raised all of you together, up together. Тэгээ харин бурхан өөрөө яг энд байгаа хүний бүрийг энэ хөдөлгөөнийг өөрөө босгож тэ өөрөө дээш нь өргөсөн. When I first met Unuru, Би анх өнөрөөдөө уулзах үед the only English she knew, the only English she knew was, teacher, teacher. анх өнөрөөдөө уулзсан чинь өнөрөөгийн мэддэг ганц англи үг teacher гэдэг. And I see how far she has come. За харин одоо би түүнийгтэй ямар хол явсныг ямар их зүйлс She олсон. leads with great conviction and faithfulness. Тэр үнэхээр итгэлтэйгээр итгэмжтэйгээр өдөртөн A дагуулсан. new generation leader Тэр үнэхээр шинэ үеийн өдөртөгч маа. who knows the ground, Тэр яг бодит байдлыг нөхцөл байдлыг who маш сайн passionately мэддэг. loves God. Тэр бурхныг үнэхээр халуун сэтгэлээр хайрладаг. And she's courageous because she knows God has been standing with her. Тэгээ бурхан өөртөө нь хамт байгаа, өөртөө нь хамт алхаж байгаа гэдгийг мэддэг учраас тэр зоригтойгоор алхаж чаддаг өдөртөгч маа. I love FCS. Тэгээ би FCS хайртай. You know, next to my country, Malaysia, I think FCS is crazy. За тэгэхээр ер нь бол Малайз би өөрийнхөө Малайзын хөдөлгөөнийг нэлээд галзуу гэж боддог. Гэхдээ үүний дараа хоёрдугаар дарах нь FCS. All of you are crazy radicals. Тэгээ та нар бүгдээрээ тэг галзуу, солиотой, өөрчлөлт хийхэд бэлэн зоригтой байдаг тийм хүмүүс ээ. I celebrate this transition. Тэгээ би яг энэ шилжилтийг тэгээ үнэхээр баяртайгаар тэгээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Тэгэхээр өнөөдөр энэ ойн баяраар би 3 зүйлийг хуваалцмаар байна. Never forget. Тэгэхээр эхний зүйл нь юу гэхээр хизээч битгий мартаарай. Огт мартаж болохгүй шүү гэж. Never stop. Тэгээ хоёр дахь нь болохоор хизээч битгий зогс. And never choose Egypt again. Гурав дахь нь болохоор дахиж хизээч Египтийг битгий сонгоорой. Египт рүү хизээч битгий буцаарай гэдэг. Тэгэхээр бид нар юу гэж хүсч мөрөөддөг вэ гэхээр бидний төгсөгч нар маань энэ нийгэмдэр ажлын талбар дээр гэрэл давс болоосой гэж. Оюутнууд маань тэ ихтэй сургуулиудынхаа донд үнэхээр эзний гэрчлэгч нар байгаасай гэж бид. Тэгэхээр бид нар үнэхээр харах юм бол Есүсийн хүмүүс, Есүсийн одоо ард түмэн гэж харагдахаар байгаасай. Тэгээ 2030 он гэхээр дахиад өөр нэг хотод бид нар дахиад шинэ хөдөлгөөн байгуулнаа гэсэн хүсэл мөрөөдөл. We need God. You need to choose to be a movement that moves with God. Тэгэхээр та нар үнэхээр бурхантай хамт алхдаг, бурхантай хамт хөдөлдөг хөдөлгөөн болох ёстой. Not a monument. Тэгээ зүгээр нэг дурсгалын хөшөө биш харин Not building a big name for yourself. тэгээ өөрсдийнхөө төлөө тэр том нэртэй агуу алдар хүндийг босгодог тийм хүмүүс биш. Харин та нар тэр гурвлаар оршигч бурханыг сонгодог тийм хүмүүс байх. Бид нар мартагдаж харин Христ хүмүүст санагдаж дурсагдах ёстой. My friends, Тэгэхээр найзуудаа as I end, өнөөдөр сургаалынхаа I төгсөв. would like to present something Тэгээ би нэг зүйлийг to the national movement. тэгээ энэ хөдөлгөөнд өгмөөрэй. Тэгэхээр IFES-ийг хайрлаарай. Удирдах зөвлөлийн дарга амархуу Thank you ирээ. and God bless you. Хөдөлгөөнд өгж байгаа буухайг аваарай. Сайхнаа болохоор өөртөө зориулсныг аваарай. Тэгээд өнөрөө бас дараагийн удирдагч өөрийнхөө аваарай. Thank you. Окей. За тэгээд энэ 27 жилийн хугацаанд биднийг удирдан чиглүүлж энэ хүртэл бид нар бол өөрсдөө хүчээр чадахгүй энэ хүртэл ирсэн бурхан байна. Тэгээд бүгдээ хамтдаа суудлаасаа босцгоё. Тэгээд бүгдээ хамтдаа яг тэр гайхамшигтай бурхан баяр хөөртэйгээр магтаалыг өргөцгөөё. За та нарт огтлж байна. Тэгээд би тэнд зөв зүгээр сая сууж ирсэн. Би яг ийшээ гарч ирээл яг дараагийн үйл явдлын талаар ингэ бодсон ч гэсэн ингээд би амар догтлоо. За тэгээд дараагийн онцгой үйл явдлыг маань өдөртөж үзмээр FCS оюутны хөдөлгөөний өдөртөж удирдах зүйлийн дарга амархуу ахыг та нарыг урьж байна. За бүгдээ биэндээ ой баяр мэнд гэдэг нэг хэлж. Тэгээд удирдагч хүн зөвхөн ажлыг удирддаггүй харин хүмүүсийн амьдралд нөлөөлдөг. Байгууллагын алсын хараг зөвхөн зорилго биш, харин үйлчлэл гэж харж ирсэн
Таны хайр, таны бурхны хайрлах хайраас, бурхныг дагах тэр амьдралаас, таны хүмүүсийг бидний хайрлсан хайраас бид үргэлж урамшиж, бид үргэлж талархаж ирсэн шүү. Бид олон багш нарыг олон илгээлт хийсэн. Тэд үнэхээр өөр газар очиж гайхалтай ажлыг хийж болох чадвар потенциалтай боловч энэ залуу насыгаа энэ амьдралаа ноёдны нийгэмд өөрчлөлтийг авчрах гэж Монгол улсын олон ирээдүйн болсон өдөртөгчдийг бий болгохын тулд зориулт юм аа. Ашиг орлогоос илүү үн цэнийг, эрх мэдлээс илүү хариуцлагыг, амжилтаас илүү итгэлийг эрхэмлэж байсан танд баярлалаа. Өнгөрсөн энэ цаг хугацааны туршид сайхнаагш энэ үйлчлэлээрээ Эфесэст олон өөрчлөлтүүдийг авчирсан. Олон оюутнуудын амьдрал өөрчлөгдсөн. Эфесэс бодлогынхаа хүрээнд олон шинжилтийг хийж байна. Дагалдуулалтын хугацааг уртсгасан явд. Өмнө нь Эфесэс зөвхөн оюутан байх хугацаанд дагалдуулдаг байсан. Тэгвэл одоо Эфесэс ямар дагалдуулалтын систем орсон бэ гэхээр сурагч байхаас нь 2-оос 3 жил тийм. Оюутан байх 4 жил, төгсөөд 2-оос бас 3 жил Эфесэс дагалдуулалтыг үргэлжлүүлж хийх боломжтой болсон. Тэгээ сайхнаа шиг бүгдээрээ орж байна. Би үйлчлээ нөгөө GS-ийн үйлчлэл өгч байгаа. Тэрнээс биш Эфесэстэй байгаа шүү. За тэгээ бурхан намайг өөрлөгөө мэдээж энэ бүхний өмнө өөрлөгөө 2001 онд дуудсан. Тэгээ би Есүс хүлээж аваад тэгээ оюутан болоод Эфесэстэй ирээд тэгээ 2009 онд болохоор яг бурхан намайг үйлчлэл дуудсан. Тэгэхээр би бурхан бол хайр юм, хамгаалагч юм тий. Бурхан бол эдгээдэг. Тэгээ бурхан бол дууддаг гэж гэрчилмээр байна. За баярлалаа. Өнөөдөр цагийн залбирлын сэдвүүдээр бүгдээ хамтаа гараас сонгаад өрөөгөө тавтаа залбирцгаая. Түүний амьдралын дараагийн үе шат. Үнэхээр таны хайр ивэл нэгүсэл баяр хөөрөөр дүүрэн байх болтугай. We thank you and praise you in Jesus' name. Би танда талархан Есүсийн нэрээр. And all God's people say, Amen. Хүмүүс хамтаа амен. Бидний найз Эфесэсийн багш өнөрөөгөө орж байна. Энэ удирдлагын ихтгэлийн мамрыг тэгээд өмнөх удирдлага маань одоогийн шинэ удирдлагатай. Өнрөө маань өнрөөтэйгээ олон жил хамт үйлчилсэн. Тэгээ бас багш байхад оюутан байсан. Тэгээ өнрөөгөө 3 зүйлээр гэрчилмээр маш бага юмд итгэмжтэй. Мундаг эмэгтэй байгаа. Тэгээд бас яг энэ оюутны нэг юм сайн мэдээ тараагаасаа гээд оюутан сайн мэдээ тараах маш юм халуун зүр сэтгэлтэй. Сүүлд нь болохоор ямар ч хүнийг ялгуурлахгүйгээр маш сайнаар хайрладаг юм мундаг эмэгтэй байгаа. Тэгээд яг юм бурхан дуулууртай өнрөө маань ингээд дараагийн удирдагч болж байгаад маш их баяртай. Тэгээд нэг үеийнхэн нөгөөдөө таны үйлсийг магтаж, таны хүчирхэг өглүүдийг тунхаглана. Дуулал 145:4 намайг хүчирхэгжүүлж итгэмжид хэмээн үзээд үйлчлэл тавьсан бидний эзэн Есүс Христэд би талархдаг. Бурхан байгаа учраас тэгээд чи чаднаа. Тэгээд багш зөвгөө хүмүүстэй шүү. Эфесийн үеийн багш нар, оюутнууд, төгсөгч нар тэгээ бас мишон руу гадны бүх зочдтой үнэхээр талархаж байна. Тэгээд Эфесийн оюутны хөдөлгөөний өдөр чинь эзэн үеийн бас удирдагчдаар дамжуулан эзэн бурхан Эфесийн оюутны хөдөлгөөний удирцаар ирсэн. Тэгээд үргэлжлүүлэн эзэн бурхан удирдах халдгаа. Баярлалаа. Хүрвжава огтоо өнөр бат таныг Эфесэс Fellowship of Campus Student оюутны хөдөлгөөний захирлаар томилж гэрчлэгээ болов. Төлөөлөлтөд зүйлийн дарга амархуу бос гэрэлт учир нь гэрэлт чинь ирж эсний алдар чиний дээр мандаж байна. Исая 61. Үнэхээр FCS-ийг дараагийн шин төвшин рүү шин өндөрлөө авчрахад нь та түүнийг удирдан чиглэв. So more thousands and thousands of students can be reached for Christ.
Үнэхээр илүү олон мянган оюутнууд Есүс Христийн нэрээр өөрчлөгдөхийн төлөө би заяа. Okay. Go with God. Би хамгийн сүүлд юу хэлэх вэ гэхээр үнэхээр Бурхантай хамт явъя гэж хэлсэн байна. Okay, thank you very much. Жаяо! Хамтаа магтанд уулзгаая. Тиймээ эзний сайн сайхныг итгэмжит. Эзний итгэмж нь үеийн үед байсаар байгаа. Хамт үйлчилж байгаа энэ залуучуудад хамтдаа ардаас нь түшиж тулаад ажиллах эзэмийн та хүч чадлыг өгөөч, урмыг өгөөч. Эзний сайн сайхан үеэс үе рүү. Амен. Эзний сайн сайхан бүхий дамдırdын туршид хэмж бүхий дамдırdын туршид сайн эзэн амьсгал авах бүрдээ би дууснаа эзний сайн сайхан таны сайн сайхан насан туршид намайг дагнаа таны сайн сайхан насан туршид намайг дагнаа амьдралаа тань дургуун бүжүги бүхнээ би тань дургий таны сайн сайхан насан туршид намайг дагнаа таны сайн сайхан насан туршид намайг дагнаа таны сайн сайхан насан туршид намайг дагнаа амьдралаа тань дургуун бүжүги бүхнээ би тань дургий таны сайн сайхан насан туршид намайг дагнаа бүхий дамдırdын туршид дагоо бүхий дамдırdын туршид сайн эзэн амьсгал авах бүрдээ би дууснаа эзний сайн бүхий дамдırdын туршид бүхий дамдırdын туршид сайн эзэн амьсгал авах бүрдээ би дууснаа эзний сайн сайхан